бас хэрэгжүүлж явж байгаа манай Улаанбаатар хотын орон сууцны корпорац 2018 онд бол бид нэр 68 халаалтын зургууд буулгахаар ажиллаж байгаа. Энийг улсын төсвөөр цусан хөтөлбөр хэрэгжүүлэхээр бид 3.8 тэрбум төгрөг бид ингээд нийслэлийн төсвөөр тусгаад ингээд ажиллаж байгаа. За энэ дотроо юу хийх вэ гэдэг нь одоо дараах 3 ингээд тооцоонуудыг бол анхаарал хавлаа. За бас нэг дараа нэг авах хэмжээг бол Улаанбаатар хотын маань гандан ерөөсөө нэг ганцхан одоо юу гэдэг нэг төсөл гэдэг юм уу, нэг арга хэмжээгээр бол энэ өнөөдрийн агаарын бохирдол юм уу, орчны бохирдол буурахгүй. Бүх төрлийн арга хэмжээг зэрэг явуулж иж өнөөдөр бид нар тодорхой зорьсон зорилтонд хүрнэ. Жишээлбэл эрчим хүчийг нэмэгдүүлээ, дэд бүтцээ нэмэгдүүлээ, орон сууцаа нэмэгдүүлээ. Нөгөө иргэдийнхээ оролцоо энэ өнөөдрийн байгаа амьдарч байгаа энэ орчноо яаж хамтдаа сайхан болгох юм гэсэн ийм одоо томоохон зорилтуудаа бий болгож. Ер нь алстаа ингээ харахаар хоёр л том зүйл байна шүү дээ. Нэг нь бол мэдээж өнөөдрийн байгаа хэрэгжилж байгаа энэ дулаан бий болгож байгаа төрчнийхээ асуудлыг бүрэн шийдэх гэсэн. За мэдээж урт хугацаанд бол орон сууцтай төвийн дулаан дэд бүтц холбогдсон амьдрах ёстой гэсэн ийм томоохон зорилт байгаа. Дунд бага хугацаанд бол юу хийх ёстой юм бэ гэдгээ бас тодорхой зэрэг явуулж байх ёстой. 19 оны 5 сарын 15 гэхэд бид нар одоо түүхийн үндэсний хэрэглээг хориглоё гэж. Тэгэхээр энэ хугацаанд юу хийх ёстой? Бид нар түүхийн үндэсээ хориглож байгаа бол иргэдэд оронд нь одоо төлөх боловсруулсан төлшөө бэлэн байх ёстой. Хоёрт нь нөгөө эрчим хүчний хэрэглээгээр хэрэглэх гэж байгаа шөнийн тариф тогтооцсон байгаа. Тэрийг бэлэн болгох ёстой. Ингээд одоо яг өнөөдөр ярьж байна. Эрчим хүчний яам жишээлбэл 20,000-д хүрэгдсэн байна. Шөнийн тариф хэрэглэх гэрээ цахилгаанаар халаах боломжийг дахиад 10%-аар нэмэгдүүлэх гэж 20,000-аар. Тэгэхээр өнөөдөр яг энэ одоо хэлцүүлэг дээр бид нар хинэн юухаа бэлтгэх ёстой. Жишээлбэл үлдсэн нөгөө 80% нь яах. Тэгэхээр боловсруулсан төлш буюу өнөөдрийн хэрэгжилж байгаа энгийн одоо галгаатай 100-нд хийхэд өнөөдөр агаарын бохирдлыг ялгаруулахгүйгээр ямар төлш хэрэглэх ёстой. Тэгэхээр боловсруулсан төлшин дээр бол эрчим хүчний сайд, байгаль орчны сайд, за мөн одоо нийслэлийн засаг даргын хамгааллын газар хамтраад бид нар энэ боловсруулсан төлшийг үйлдвэрдэг бүх байгууллагуудтай уулзж байгаа. За өнөөдөр нэг л зүйл яригдана. Боловсруулсан төлшин дээр нэмэн өртөг шимгэж байгаа учраас тэрний зөрүүг яах вэ? За Монгол улсын их хурлаас агаарын бохирдлыг бууруулах сан байгуулсан. 2019 оны 1 сарын 1-ээс энэ хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр Монгол улсад агаарын бохирдол үүсгэж байгаа их усүрээс ордог татвар хураамж ордог. Тэгэхээр энэ хөрөнгө яг энэ сандаа төвлөрөөд агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой. 500 сая орчим төгрөг тавьсан байгаа. Энэ дээр бас улсын их хурлаас гэж бүржүүлэхээр бид нэр ажиллаж байгаа. Ямар ч зүйл ганданд ингэж байж болдгийг байна. Хамтраад ингэж хэрэгжүүлэх шаардлагатай байгаамаа. За ер нь бас нэг 8 байршил дээр одоо энэ түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцтай байж байгаа. Энэ маань одоо Улаанбаатар хотын одоо ханы материал орчин түрээс орон сууцыг ингэж байна. 1600 өрх одоо энэ талбай бодтой хэрэгжүүл болохоор тогтоод байгаа маа.